Сайн байцгаана өрхөм үзэгчдээ танад моторын нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэндээ хүрч байна. Нэвтрүүлгийнхаа хөтөлбөрийг саяалж төвөөс хийж байна. Тэгэхээр зуны дэлгэр цагт үзэгчид та бүхэн өнгийн цэцэг алгалсан сайхан орчинд амьдрах хүсэлээр эмзэлтэй болсон. За 2 дугаар сард мандлын цэцгийн үрслэг бэлтгэж эхэлдэг сар байгаа. За үүнтэй уялдуулаад бид бүхэн та бүхнийг одоо цэцгийн мандалтаа суулгах тэр цэцгийн сонголтыг зөв хийлгэх үүднээс бид нар эко хичээл бэлтгэсэн байгаа. За энэ дотор та бүхний таньдаг болоод таньдгүй цэцгүүд байгаа. Та бүхэн эндээс сонголтоо хийгээрэй. За ингээд нэвтрүүлэг маань эхэлж байна. Хотын цэцэрлэгчлэлтэнд хэрэглэж байгаа бүх цэцгийг биологийн онцлог шинжээр нь 3 хэсэгт хувааж үздэг. Үүнд 1 нас, 2 нас, олон нас цэцэг гэж ангилдаг. Хавар үр тариа тэр жилдээ цэцэглэж үрээ өгдөг цэцгүүдийг 1 нас хэмээн. Үр тархинаас хойш 2 дахь жилдээ цэцэглэж дахин ургадаг цэцгийг 2 нас цэцэг гэдэг. Мандлын цэцэг тарьж сурахын тулд дараах зүйлсийг бол зайлшгүй мэдж авах хэрэгтэй. За тэр үрний ургалтын хугацаа ямар байна гэдгийг харах хэрэгтэй. Үр соёолох чадвар, хадгалах хугацаа нь ямар байгаа юм. За 1 граммд үрийн тоо ямар байх ёстой юм. За тарилтын хугацаа нь ямар байх ёстой юм бэ гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Ургалтын хугацаа буюу үр тархинаас хойш хэдийд цэцгэлдэг болохыг мэдэж байх хэрэгтэй. За ингэснээрээ бол та байгуулагч цэцгийн мандалчин 5 дугаар сарын 10-наас эхлээд намар болтол цэцэгтэй байх ийм боломж бүрдэж байгаамаа. Цэний буюу хүмээс цэцгийн хаан сарна хэмээх яриа бидний донд байдаг боловч цэцэрлэгт манлайлан ургах үзэсгэлэн цэцгийн хаадын нэг бол яахын аргагүй хүмээс юм. 100 намрын цэцэрлэгт өнгө үзэнж нэмэн дэлбэлдэг 90 бусын үзэсгэлэнтэй хурц тод өнгийн энэхүү цэцгийг Америкт 1796 онд Европоос тармилжуулан ургуулж эхэлсэн юм түүхтэй юм байна лээ. Гэрэл дулаанд дуртай. За харин хүйтэнд бол дэвсгэргүй ийм цэцэг байдаг. 3 дугаар сарын сүүл 4 дугаар сарын эхээр үр суулгаж үрсгээ бэлдэж эхлэх өгөөд за үр нь 7-оос 10 хоногт соёолдог. 1 граммд 120-с 200 ширхэг үр байдаг. 1 м квадрат талбайд 20 грамм үр зарцуулах хэрэгтэй. 5 дугаар сарын сүүлд 6 дугаар сарын эхээр ил талбайд ургамал хооронд 25-с 30 см-ийн зайтаагаар шилжүүлэн суулгах боломжтой. Хаврын сүүлийн хяруу цочрог хүтрлээс хамгаалах хэрэгтэй гэдгийг анхааруулan хэлье. Талбайд тархинаас хойш 75-аас 80 хоног болоод цэцгэлдэг байна. Үрийг түүсэн бол та 2-аас 3 жилийн хооронд тарих хэрэгтэй. За мөн худалдаанаас авч байгаа бол үйлдвэрлэсэн оны сайн хараад за тэр үйлдвэрлэсэн оноос хойш 2-аас 3 жилийн хооронд түүнийг зохицуулаад тарихад бол чанартай хэвээрээ байх нь за түүнээс хойш бол үрийн чанар мууддаг, галц нь мууддаг гэж манай мэргэжлийн хүмүүс хэлсэн байдаг. За үүнийг анхаарах хэрэгтэй. Цагаан, ягаан, улаан, шар, улбар шар гэх мэтийн олон өнгийн байдаг. За үүн дээр өнгийн давхар дэдвэртэй, сагсгар, хагас сагсар, бөмбөлгөн хэлбэртэй ийм байдаг. Петуния буюу хун цэцэг. Хун цэцэг маань бол өмнөд Америкт барьцлаас гаралтай гэх боловч хамгийн анхны төрлийг Уругвайгаас 1793 онд олж нээсэн гэдэг ийм түүх байдаг. Хүн төрлөختөн 18 дугаар зуунаас тармилжуулан ургуулж эхэлсэн. Нэг буюу олон нас хэлбэрээр ургадаг. Олон өнгийн гоёмсог цэцэгтэй бутны өндөр нь соортоос хамаарат 10 см-ээс 70 см хүртэл өндөр болдог. За эрт цэцгэлүүлэхийн тулд үрээр хавар 2-оос 3 дугаар сард эхний 10 хоногт дулаан байранд үргэлжлүүлж эхэлдэг. 6 дугаар сарын эхээр гадна талбайд олон тагтан дээрээ суулгаж болно. За ер нь бол үр тархинаас хойш 7-оос 12 хоногт соёолж гүйцэн гэрэл дулаанд маш дуртай, нартай орчинд илүү цэцгэлдэг. Ягаан, нийл ягаан, цагаан, улаан болон алгалсан өнгөтэй, дан болон давхар дэлбэтэй, сагсгар болон энгийн хэлбэрийн үзэсгэлэн цэцэгтэй ийм ургамлаа та бүхэн харж байна. Хит их өндөр болдгүй. За олон өнгийн цэцэгтэй учраас гадна талбайд огчлт чимэглэлт өргөнөөр хэрэглэх ийм боломжтой цэцэг юм. За цэцэглэх хугацаа нь бол 90 хоног түүнээс удаан үргэлжилдэг учраас 9 дугаар сарын сүүлчээс эхлээд дулаан байранд оруулаад өвлжүүлэхэд бол өвлжөнгөө цэцгэлдэг гэдэг мод тариа нэвтрүүлгийг та бүхэндээ харуулж байсан. За хүн цэцэг маань 1 грамм өрөнд 5,000-аас 10,000 ширхэг байдаг.
1 м квадрат талбайд 1 г үр ордог. 3 дугаар сард хүлэмжинд тарих хэрэгтэй. За 20-с 22 градусын дулаанд байлгах хэрэгтэй. 7-оос 10 хоног болоод соёолдог. 80-аас 100 хоног болоод цэцэг нь гардаг байна. За соёололт хадгалах хугацаа бол 1-ээс 2 жил байх нь. За энэ хооронд одоо тариа гэсэн үг. Тагиц буюу өндөр хилэн цэцэг. Хилэн цэцэг маань Төв Өмнөд Америкаас гаралтай 25-аас 100 см өндөр ганц наст ургамал байгаа. Нягт эсвэл сэрэг буталж ургана. Гол найзуур нь одоо хажуугийн найзуураас намхан байдаг. Сахлаг үндэстэй. Багц цэцэг нь 6-аас 19 см голчтой. Наран дээвэр үржишнтэй хөрсөнд тарьдаг. За ер нь бол хөрс голоод байдгүй. Улбар шар өнгийн хилтэслэг цэцэгтэй. За үрийг 4-р сарын ихээр тарихад бол 3-аас 5 хоногийн дараа соёолж одоо 2-7 хоногийн дараагаар шилжүүлэн суулгах хэрэгтэй. 1 м квадрат талбайд бол 30-аас 40 үрслэг тарих хэрэгтэй. За ил талбайд бол 6-р сарын ихээр гаргаж суулгах хэрэгтэй. Ингэхдээ ургамал хооронд одоо 30-аас 40 см-ийн зайтай суулгах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. 7-р сард бол цэцэг нь гарна. Баг цэцгийг одоо хатааж хүнсний бодог болгон ашигладаг. Баглаа, бэлэг дурсгалж чухал ургамлаа гэж ингэж нэрлэдэг. Бурхаа цэцэг, нарийн навчид хилэн цэцэг. За энэ цэцэг маань Төв Өмнөд Америкаас гаралтай 15-20 см өндөр ургадаг. Үндэсний хөгжил сайтай, ер нь бол хөрс голоод байдгүй. Наран дээвэр газар ургадаг. Цэцэг нь 1-ээс 2 өнгө одоо хосолсон байдаг. 1 м квадрат талбайд 15-аас 20 ширхэг үрслэг ордог. Ургалтын хугацаа цөөн хоног үргэлжилдэг учраас 5-р сарын дундуур үрийн ил талбайд тарихад 7-р сарын дундаас цэцгэлдэг. 8-р сарын сүүлч хүртэл энэ одоо үргэлжилдэг байх нэ. За 9-р сард үр нь боловсрдог. За соёололт хадгалах хугацааг нь хэлье. 2-оос 3 жил байдаг. За энэ хугацаанд та бүхэн багтаж одоо үүнийг тарих хэрэгтэй байдаг. Виала Монгол нэрээр нь алаг нүдэн гэдэг 2 настай цэцэг. Соёололтоо хадгалах хугацаа 2-оос 3 жил, 1 г өрөнд 850-аас 900 ширхэг байх бөгөөд 1 м квадратад 4 г-ыг зарцуулдаг байна. 18-аас 20 градусын температурт 3 сард хүлэмжинд тарина. Үр нь 10-аас 15 хоногийн дотор соёолох бөгөөд 90-ээс 100 хоногийн дараа цэцгэлнэ. Мөн алаг нүдэнгийн эвэрлэг шаргал, эвэрлэг ягаан улаан, эвэрлэг цоохор гэх мэт олон настай сортууд байдаг байна. За алаг нүдэнг бол ногоон байгууламжинд зүлгэн дээр тоол бүүсгэж бөөнөр тарих буюу тагт чимэглэх тийм бохиромжтой байдаг. Та бүхэн харж байна, маш гоё харагдаж байгаа. За энэ бол одоо сонгоо хайрхан дүүргийн иргэн одоо Аажиг ихтэй бид нар ногоон аялал зохион байгуулж байхдаа авсан зураг байгаа. Космос буюу энхлэг 7-оос 10 см анхлын үнэртэй сайхан цэцэг гаргах бөгөөд өнгөний хувьд бол цагаан, ягаан, шар, хүрэн улаан гэх мэт байдаг. 4-р сараас үрээр үргэлжлүүлж болох бөгөөд одоо хурдан ургалттай учраас жавар хяруу арилсны дараахнаар одоо шууд ил талбайд үрээр тарих ийм боломжтой цэцэг байдаг. Гэрэлсэг боловч ямар ч нөхцөлд ургаж байдаг, ашиглаа бага шаарддаг гэдэг ийм онцлогуудтай байдаг учраас манайхан одоо бас элбэг тарьсан харагддаг. 6-р сараас 10-р сар хүртэл цэцгэлдэг. Навч нь өдлөг, өвөрмөц сайхан хэлбэртэй, өнгөтэй, хурдан ургаж, хурдан цэцгэлдэг учраас чимэглэлийн зорилгоор одоо өргөн ашигладаг гэж хэлж болно. 1 м квадрат талбайд 15 г үр зарцуулагддаг. 5-р сарын ихээр гадаа тарина. 12-оос 14 хоног болоод соёолно. За үр тариалснаас хойш 90-ээс 100 хоног болоод цэцгэлсэн байна. Силозия буюу дахиан залаа. Дахиан залаа харахтал одоо дахианы залаатай адилхан харагдаж байгаа. Энтгэхээс гаралтай гэж хэлдэг. 30 см хүртэл өндөр ургадаг ганц нас чимэглэлийн ургамал байгаа. Баг цэцэг нь одоо алтан шаргал, ягаан, улаан өнгөтэй байдаг. Дулаан байранд 2-р сараас эхлэн үргэлжлүүлж эхлэх хэрэгтэй. 1 г өрөнд 350-аас 400 ширхэг үр байдаг. 1 м квадрат талбайд 5 г үр орно. 3-р сараас 4-р сарын 5 хүртэл одоо хүлэмжинд үргэлжлүүлж эхлээрэй гэдгийг хэлмээр байна. За шаарддаг дулаан нь бол нэг 18-аас 20 градус байхад болно. Үр тарснаас хойш бол 10-аас 15 хоног болоод соёолдог. 90-ээс 100 хоног болоод одоо цэцгэлнэ. Сальвия буюу хулган сүүл. Сальвия бол Америкаас гаралтай 80 см өндөр ургадаг ганц нас чимэглэлийн ургамал байгаа. Ишин шулуун үрийг одоо дулаан байранд 2-р сарын дундуур үргэлжлүүлж 3-р сарын ихээр шилжүүлэн суулгадаг. Шилжүүлэн суулгасныхаа дараа бойжуулах явцдаа үржлийн олон найзуур үүсгэх зорилгоор
эхний гарсан цэцгийг одоо тасалж өгөх хэрэгтэй гэж одоо мэргэжлийн хүмүүс хэлдэг. Үржил шинтэй хөрсөн дурга нь 1 грамманд одоо 350-400 ширхэг үр байдаг. 1 м квадрат талбайд 20 г үр зарцуулагдана. 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 15 хүртэл одоо тарьж болно гэж хэлж байгаа. 20-оос одоо 22 градусын одоо ийм дулаанд байлгавал 10-аас 15 хоногийн дараагаар соёолж гарна. 120-оос 180 хоног болоод цэцгэлнэ. Мандлын цэцгнүүд дотроос одоо хамгийн хоног урттай цэцгэлдэг цэцэг маань бол сайлвия цэцэг гэж ингэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тийм учраас одоо яг 2 дугаар сараас үргэлжлүүлээд эхлэх юм бол та бүхэн сайлвияг одоо зуны цагтаа сайхан цэцгэлтэй харах нэ. Портулак. За портулак нь олон янзын өнгөтэй, намхан соёололт хадгалах хугацаа нь бол 3-аас 4 жил байдаг. 1 грамм өрөнд 7,000-аас 10,000 ширхэг үр ордог. Харьцангуй одоо бусдаасаа хэд дахин их үр ордог. 1 м квадрат талбайд 1 грамм үр ордог. 3 дугаар сараас одоо хүлэмжинд тарьж эхлэх хэрэгтэй. 20-оос 22 градус дулаан шаарднаа. 7-оос 10 хоног болоод үр нь соёолж гардаг. За 80-аас 100 хоног болоод цэцгэлнэ. Мак буюу намуу цэцэг. За мак буюу намуу цэцэг маань одоо соёололт хадгалах хугацаа бол 3 жил байдаг. 1 грамм өрөнд 3,000 ширхэг үр багтдаг. За 1 м квадрат талбайд 1 грамм үр орно. 5 дугаар сарын эхнээс одоо шууд ил талбайд үрээ цэцэж юм тариул их тохиомжтой байдаг. Яагаад гэвэл намуу цэцэг маань бол зөөлт даадгүй нэг олон наст ийм хэлбрээрээ байдгаа гэж ингэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. За тарьснаас хойш бол 7-оос 15 хоногийн дараагаар соёолдог. 60-аас 70 хоног болоод цэцгэлнэ. Галадолус буюу арилд. За арилд цэцэг нь одоо цэцгийн аж ахуйн тэргүүлэх байранд ордог. Баглааны одоо гоёмсог цэцэгт сонгонлог булчуутай ургамал гэж ярьдаг. Арилд нь 0.6-аас 2 м өндөр навч шулуун сэлмэрхүү навчны завсраараа одоо 30-аас 60 см урт үржихийн найл зөр үүсдэг. За цэцэг нь бол сортоос хамаарат цагаан, ягаан, улбар, шар, улаан гэдэг ингээд олон өнгөтэй байхаас гадна 10-аас 16 см голчтой хоолойрхуу 80 см хүртэл одоо түрүү баг цэцэг үүсдэг. Цэцэг сонирхогчд бол буцуугаар нь тарж үргэлжлүүлэх нь илүү найдвартай гэдгийг одоо хэлмээр байна. Гэрэлсэг ургамал учраас бол гэрэлтэй нүмер дулаан газрыг сонгож тарих хэрэгтэй. За арилдыг 5 дугаар сарын 10-ны үеэр хөрс нь 10-аас 15 см гүнд одоо нэмэх 9-өөс нэмэх 10 хэмээн дулаантай болсон үед бол суулгах хэрэгтэй. Булцууны голчийн хэмжээнээс хамаарат одоо суулгах гүн нь янз байдгаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. За ер нь таны одоо энэ тарих гэж байгаа булцууны голч нь одоо 2.5-аас 3 см байх юм бол за 3 см суулгах хэрэгтэй. 1.5-аас 2.4 см голчтойг нь бол 1.5 см суулгаарай. За 1 см-с доош голчтой одоо төл булцууг бол 1 см-ийн гүнд одоо тус суулгах нь байна. За 7-оос 9-р сарын сүүлч хүртэл арилд цэцгэлдэг. За 9-р сарын сүүлчээр бол одоо тарьсан арилд цэцгнийхаа булчууг нь одоо хураан аваарай гэдгийг хэлмээр байна. Георгн буюу мандрва. За мандрва нь бол Мексикээс гаралтай гэж хэлдэг. 100-аас 200 см өндөр, ишин шулуун, том хэрчлэгдсэн өдлөг навчтай, үржил шим сайтай, наран дээвэр газар сайн ургадаг. Сэлтэслэг энгийн, хүрэн улаан, ягаан, шар, улбар зэрэг олон өнгийн цэцэгтэй байдаг. 1 м квадрат талбайд бол 5-аас 6 ширхэг үндэслэг булцууг нь суулгана. За мөн булцууг бол чихтэй хөрсөнд суулгаж нартай газар тавихад шинхэн найл зөр үүснэ. Түүнийгээ одоо засалж үндэслүүлэхэд боломжтой байдгаа гэдгийг хэлмээр байна. За бэлэг дурлахад баглааны гоёмсог цэцэг гэдгийг бол бас анхаарал аваарай. Үндэслэг булчуугийн 6 дугаар сарын ихээр ил хөрсөнд тарихад 7 дугаар сарын сүүлч 8 дугаар сарын ихээр цэцэглэж одоо намар орой болтол энэ цэцэг нь үргэлжилдэг. Булчуугийн цэцэглэж дууснаас хойш бол 20-оос 30 хоногийн дараа ухаж аваад наран дээвэр газар сэврээж тавиарай. За булчууны ялзарсан, хатсан, өвчлсөн хэсгийг шалгаад нэмэх 3-аас одоо нэмэх 5 хэмээн дулаан нөхцөл эргүүлж хадгалах нь байна. Алексиум буюу дэмэг. За дэмэг цэцгийг өмнөд Европоос гаралтай гэж хэлдэг. 15 см өндөр хөрс хочиж ургана.
За үржил шимтэй чиглэг хөрсөн тарихад тохиромжтой, анхлын үнэртэй, цэцэг нь бол жижиг ягаан цагаан өнгөтэй байдаг. 1 м квадрат талбайд бол 10-аас 15 ширхгийг тарихад бол 50-аас 60 хоногийн дараагаар хөрс хучиж битүү шигүү болно. За үрийг 4-р сарын сүүлчээр хүлэмжинд тарьж, за түүнийг одоо жинхэнэ навч үүсэнгүүт нь 10-ыг үржих нь 10 см зайтай шилжүүлэн суулгаарай гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. 6-р сарын дунд үеэс намар орой устдал цэцгэлдэг. 9-р сарын дунд үеэс эхлээд одоо үр нь боловсрч эхэлдэг. Тэр үеэр нь та бүхэн одоо дэмгийнхаа үрийг хурааж авахын боломжтой гэдгийг анхааруулъя хэлье. Лем буюу том цэцэгт майланга. Хойд Африкаас гаралтай 45-аас 50 см өндөр ургадаг шулуун иштэй олон наст өвслөг ургамал юм а. Нартай чиглэг хөрсөн тохиромжтой цэцэг нь 2 см голч бүхий цагаан, цайвар, ягаан өнгөтэй байдаг. Таримлаар нь улаан, ягаан, хөх өнгөтэйг гаргаж авсан байдаг. Том үгтэй ургалтын хугацаа богинотой тул ил талбайд 5-р сарын сүүлч 6-р сарын эхээр тарихад 7-р сараас эхлэн 8-р сарын сүүлч хүртэл үргэлжлэн цэцгэлдэг юм а. Гипсофила буюу тайр. Тайр цэцгийг өмнөд Европоос гаралтай гэж ярьдаг 45 см өндөр будалж ургадаг ганц настай чимэглэлийн цэцэг юм. Наран дээвэр үржил шимтэй хөрсөнд үржлийн найзуур олноор үүсч цэцэглэн 1.5 см голж бүхий цагаан цэцэгтэй байдаг. 1 м квадрат талбайд 50 ширхэг үрслийг тарих бөгөөд үрээр тасгаж үрждэг. Ургалтын хугацаа богино учраас 6-р сарын эхээр үрийг талбайд тарихад 7-р сарын дундаас эхлэн цэцэглэж 8-р сард үр нь боловсрдог байна. Бэлэг дурсгал баглаанд чимэг болгон хэрэглэн хатаахад цэцгийн өнгө нь хуурдаг байна. Астра буюу гол гэсэр. Гол гэсэр нь хятадаас гаралтай гэж ярьдаг 20-с 90 см өндөр ургадаг ганц наст ургамал юм а. Цэцэг нь 2-оос 16 см голчтой, нэг бутнаас 5-аас 70 хүртэл үржлийн найзуур үүсч цэцгэлнэ. Цэцэг нь голдоо цагаан, захаараа хөх холимог байхаас гадна хэд хэдэн өнгө холсон сорт бий. Таримлаар 600 гаруй сорт бүртгэгдсэн байдаг. Давхар хэлтэслэг дэлбэтэй чимгэлийн шинжээрээ гоёмслог тул бэлэг дурсгалд ашиглахад тохиромжтой. Хүүтэнд дэвсвэртэй, ургалтынхаа бүхий шатанд шилжүүлэн суулгахад дэвсвэр сайтай байдаг. Үрийг 3-р сарын 15-наас 5-р сарын 5 хүртэл хүлэмжинд тарьж болдог. Цэцгийн мандал болон ногоон байгууламжиндаа 6-р сарын эхээр гаргаж 15-аас 45 ширхэг үрслэг орохоор тоосож үржил шимтэй наранд ээвэр газар суулгаарай. 1 г дахь үрийн хэмжээ бол 300-аас 500 байдаг. Үр тарснаас хойш 7-оос 14 хоногийн дотор соёолж гардаг. 85-аас 120 хоногийн дараагаар цэцгэлдэг байна. Ливенези буюу арслангийн жавж. Өмнөд Европ, Хойд Африкаас гаралтай гэж хэлдэг 30-аас 70 см өндөр ургадаг олон наст ургамал боловч манайхан ганц наст ургамлын адилаар тарьдаг. Цэцгийн төрөө босоо байрлсан ишин нарийнхан хатуу, цагаан, шар, хөх, ягаан зэрэг олон өнгийн цэцэгтэй ургалтын хугацаа урттай учраас хавар 3-р сард дулаан байранд үргэлжлүүлэхэд 7-оос 10 хоногт соёолно, 85-аас 90 хоног болоод цэцгэлнэ. 10-р сар хүртэл үргэлжлээд үр нь боловсрдог байна. Арслангийн жавж нь үр мөчрөөр үржин хөрс голдоггүй. Наран дээвэр газар бутчиж ургана. Ногоон байгууламжинд ашиглахдаа зүлгэн дээр толб үүсгэх хэмжээрлэж тарихад тохиромжтой. 1 м квадрат талбайд 20-оос 30 ширхэг үрслэг суулгана. Ингээд манай оронд голчлон тарьдаг мандлын цэцгүүдийн биологийн онцлог тарих хугацааг харууллаа. Улаанбаатар хот маань утаатай байна, саарл байна. Хүмүүс маань одоо стресстэй байна. Тийм ч учраас моторын нэвтрүүлэг та бүхнийхээ ачааллыг төрчихсөн тайлах үүднээс цэцгсийн тухай сайхан зураглал бэлдсэн байгаа. Үүнийгээ үзүүлье.
За энэ удаагийн нэвтрүүлгээр та бүхэндээ мандлын цэцгийн тухай ярьж байгаа учраас цэцэгт байгууламжийг яаж байгуулах ёстой юм? Ямар төрөл байдгийг бэ гэдгийг одоо хэлж өгье. Цэцэгт байгууламж. Хот суурингийн ногоон байгууламжийн цэцэрлэгжүүлэлтэнд чимэглэлийн цэцэгт ургамлууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цэцэгт ургамлуудын цэцгэлэлтийн үе буюу чимэглэх хугацаа нь хавар 5 дугаар сарын сүүлчээс эхлэн намар орой болтол тасралтгүй үргэлжлэн цэцгэлдэгт оршино. Цэцэгт байгууламж нь хот суурин газрын өнгө төрхийг үдшилэн төгөлдөр чимэглэх төдийгүй хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, хүмүүсийн нүд булааж сэтгэл сэргээх онцлогтой байдаг. Цэцгийн чимэглэл нь тухайн орчин нөхцөл, байшин барилга, хөшөө дурсгалын газар, ногоон байгууламж зэрэгт цогцлон байх ёстой. Ногоон байгууламжийн цэцгийн чимэглэл буюу цэцгийн мандал нь дугуй, зөөвөн, дөрвөлжин, гурвалжин гэх зэрэг геометрийн түвшинтэй байхаас гадна янз бүрийн хээ угалзыг гарган хийж болдог. Голуун бие буюу цэцгийн мандал. Цэцгийн мандал гэдэг нь төрөл бүрийн цэцэгт ургамал таригдсан газрыг хэлдэг. Мандлыг тусгай засалж боловсруулсан талбайд янз бүрийн хэлбэр хэмжээтэй хийхээс гадна зүлгэн дээр тол бүүсгэх, хэсэг бүлгээр нь юм уу бөөнөөр тарьж болдог. Хамгийн өндөр ургадаг ургамлыг мандлын гол хэсэгт, захаар нь дунд ба намхан ургадаг цэцгүүдийг өөрөөр хэлбэл өндрөөс нам руу шилжих байдлаар хослуулан тариарай. Арабатки буюу хөвөө. Цэцгийг нарийн мөрөөр өөрөөр хэлбэл 0.5-аас 3 метрийн зурвасаар тарихыг хэлнэ. Хөвөөг барилга байшингийн өмнө, хажуу, усан бассейн, хөшөө дурсгалын орчинд тарьж болно. Хөвөөг дотор нь 1 ба 2 талт гэж ялгадаг. Нэг талт хөвөө гэдэг нь хамгийн урт талдаа намхан цэцгийг тариад дараа нь дунд цэргийн өндөртэй, ард нь хамгийн өндөр цэцгийг тарина. 2 талт хөвөө гэдэг нь голд нь хамгийн өндөр ургадаг цэцгээ тариад захаар нь намхан ургадаг цэцгээ суулгадаг. Бордюр буюу эмжээр. Замын хашилхны гадна талаа зүлгэний захаар 1-2 игнэгээр 30-аас 50 см өргөнтэй зурсанд намхан шидэ цэцгүүдийг тарина. Бактери буюу зайдан. Цэцэрлэг паркын болон хотын ногоон байгууламжийн ил талбайн төв хэсэгт геометрийн хэлбэр, олон янзын дүс үүсгэх, цэцгийн өнгөөр үг бичих, хээ угалц бүхий зохиомжуудыг хийж болдог. Усан оргилуур бассейны ойролцоох талбайд цэцгийн чимэглэх байдлыг харгалзан суулгана. Хэсэг бүлгээр буюу бөөнөөр тарих. Зөвлөгжүүлсэн талбай болон мод сүүгийн хооронд цэцэгт ургамлыг их хэмжээгээр том талбайд суулгасан байдал. Бүлгээр буюу бөөнөөр тарих нь томоохон парк цэцэрлэгийн цэцгийн чимэглэлд нэг юм уу олон өөр төрлийн суултын таримлуудыг тарьж болдог. Солитер ганц нэгээр нь суулгах. Зүлгэн дээр тод бүсгэх буюу бут, лөөг ургамалтай зохицуулан нэг зүйлийн ургамлыг бусдаас онцгойлон тарьж суулгасныг хэлдэг. Онцгойлон суулгасан чимэглэлийн ургамал нь тухайн орчныг чимэглэж чадах хэлбэр мөнгө үзэмж сайтай ургамал байна. Цэцгэн хан. Парк цэцэрлэгийн орох хаалга, амрах хэсгийн сүйдрөвч болон хонглыг асаж авирч ороож ургадаг ургамлаар чимэглэдэг. Мөн янз бүрийн хэлбэртэй тулгуур, сараалжин хан зэрэг дамжуулан ургуулдаг. Ингэснээрээ битүү ногоон хан мэт өөрмөц харагддаг. Ваар савнд унжиж ургадаг ургамлыг суулгаж хануулан тагтыг чимэглэх боломжтой. Ваар савнд тарих. Томоохон барилга байгууламжийн гадаах үүд болон шат давжоо, хан, парк, цэцэрлэг, гудамжны гол хэсэг дэх хатуу хүчилт зам, талбай, орон сууцны тагт зэргийг чимэглэхэд янз бүрийн хэмжээтэй ваар савнд цэцэг суулгаж тухайн орчныг цэцэгжүүлэн тогтжуулдаг. Ингээд энэ удаагийн маань нэвтрүүлэг та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Гадаа хэдий хүйтэн байгаа ч гэлээ гэсэн хаврын сайхан улирал, зуны дэлгэр цаг санагцсан гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр ногоон орчин бүрдүүлэх цэцгийн дунд байх нь та бүхний гарт байдаг учраас та бүхэн сонголтоо зөв хийгээд бэлтгэлээ сайн базаагаарай гэдгийг мотор нэвтрүүлэг уриалан хэлж байна. За ингээд дараагийн дугаараар уулзъя.